Монгол Ардын намын ерөнхий найрамчиг нар Мөнхөд тусламаас томилогдсон дийцайдуудын хамтар мэдээлэл хийлээ. Монгол Ардын намын гинсек Мөнхөд мэдээлэхдээ нийт 43 хүн дийцайд болох хүсэлтэд ирүүлснээс орон нутгийн 4 хүн нэрээ татснаар 39 хүрсэлцэн. Удирдах зөвлөлийн зүгээс дийцайдаар ажиллах хүнд 12 шалгуур тавьсан тухайлбал мэргэжлийнх байх, хууль бус зүйлд холбогдоогүй, салбартаа ажиллах чадвар болон өнгөрсөн 2 жилийн хугацаанд Монгол Ардын намыг сөрөг хүчин байх үед намынхаа төлөө сэтгэл гарган ажилласан зүтгэлийг нь үнэлсэн гэдгийг онцлсан байна. Шилэн даасны хууль шөнөний эхний сарын эхний өдрөөс улс орон даяар хэрэгжиж эхлэн хууль хэрэгжилтийн бэлтгэл ажил дуусгаад 14 хоног үлдсэн байна. Энэ хууль хэрэгжилж эхлэх хугацаа ойрцныг хууль хэрэгжүүлэгч байгууллагуудад мэдээлэх, байгууллагуудын удирдлага болон санхүүгийн ажлын төлөөлөлтөд зөвлөгөө өгөх зорилготой шилэн даасны тухай хуулийн хэрэгжил зөвлөгөө нь төрийн ордонд өчигдөр боллоо. Мэргэжлийн албан байгууллагын дүгнэлтээр хүүхэд хичээлэх боломжгүй үдэн тогтоогдож, улсын 3 болон 11-р сургуулийг өнгөрсөн 2012 оны шийдвэрээр нурааж, яаралтай дахин шинээр сургууль авах шийдвэрийг нийслэлийн иргэдийн төлөөлөгч дугуйлын дэргүүлэгч гаргасан. Хэдий 3 жил өнгөрч байгаа ш төсөв мөнгөний хүрэлцээгүйс өнөөдрийг бол сургуулиудын барилгын ашиглалтанд ороагүй байгаа юм. Тэгвэл салбарын сайд ганц төмөр мэдээлэхдээ 2 сургуулийг барих төсөв бүрэн шийдэгдсэн. 3 дугаар сургууль эх оны 4 дугаар сард харин 11 дугаар сургууль эрх хичээлийн жил гэхэд ашиглалтанд оруулах үүргийг тендер шалгарсан байгууллагуудад өгсөн гэдгийг мэдгдсэн байна. Шүүхийн шинжилгээний үндэсний төв болон шүүхийн эмнэлгийн хилцээний дараагасан Дагимаа нарын шинжээч эмчнэрийг мөрдөн байцаалт саад учруулж зориуд хуурамч дүгнэлт гаргасан хэрэгээр шүүгдэгчээр татаад байгаа. Мөрдөн байцаалтын явц болон прокурорын хяналтад шинжээч эмчнэр зориудаар хуурамч дүгнэлт гаргаж хинэгэнд үйлчлдэг байсан байж магадгүй гэж үзсэн юм. Харин тус газрын шүүх эмнэлгийн шинжилгээний хилцээний дарга Батбаяр мэдээлэхдээ шалгагдаж байгаа эмчнэрийн цөөн хэдэн ажлаа хийж байгаа. Иргэдээс шинжээч эмчнэрийг ташаа дүгнэлт гаргасан гэх гомдол байнга ирдэг. Гэхдээ одоогоор эмчийн буруутан тогтоогдож хариуцлах хүлээс асуудал байхгүй. Хэрэг худал дүгнэлт гаргасан бол эрүүгийн дагуу хариуцлага хүлээх учиртай гэлээ. Эрүүлээс гэрэлт ирээдүйд төрөөмөс байгууллагаас 100 мянган долларын төсөв бүхий тоног төхөөрөмжийг төлөнхийн тасагт гардуулжээ. Төсвийн 80%-аар арьсторлагч автомат хариур болон хүчил дөрөгтийн өвтгөрүүлэгч цаагтлагаан болон гард дерматоми зэрэг 13 нэр төрлийн 31 ширхэг нийт шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдаа авч төлөнхийн тасагт гардуулж өгчээ. Улсын хурлын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн хуулийн төслийн 2 дугаар хэлэлцүүлгийг хийж дуусгасан байна. Мөн ихтэй сангийн сайд Эрдэнэтийн өгч байгаа мэдээлэлээр 320 тэрбум төгрөгийн бонд гаргахаар болсон. Ийхүү бонд гаргаснаар үнийн таацд нөлөөлөхгүй. Оюутлагын урьдчилгаа болон өмнө гаргасан бондын хүүг төлөх хугацаа болсон учраас 320 тэрбум төгрөгийн бонд гаргахаас өөр аргагүй болсон гэж мэдгдсэн байна.